За сайн байцгаана өрхөн үзэгчтэй. Bucket List Talking ээлжтэйг дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Бидний үзэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. За өнөөдрийн маань дугаарт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ганхүүгэл Лодон буюу та бүхний сайн мэдгэр дуучин Лодко буюу анги манай зөвлөлцөрсөн. Миний зүрхэнд шинэ хайрын өнөөдөр би одоо мөнгө байхгүй бол тэ дуучин болох гэдэг хүсэл мөрөөдөл маань те бас биелээч үгүй ч үү гэдэг те Мөнгөгүй аз жаргалтай амьдрал зөвхөн номлоор байдаг ч гэдэг ч үлээ нэг тийм үү. за бас тийм тийм зохиолтоор байдаг байдаг гэдэг чинь нэг тиймэрхүү байдаг те. Лодког гингүүд надад ингээд маш юм тууштай байдал. чи бидний мөрөөдөл чимээг өхөн зүрхэн минь гэгээ харин шивнэ болж урт хамтдаа байна. Чи бидний мөрөөдөл чимээг өхөн зүрхэн минь гэгээ харин шивнэ болж урт хамтдаа байна. чиний энэ дууг ингээд сонсоод ингээд манай гэр бүл нийлсэн те нөхрөн сонссон байна, эхнэрэн сонссон байна. Тэгээ ийм дуу гарсан байна, хоорондоо мессежлсэн байна те. Тэгээ хоорондоо мессежлж байгаа дуулдсан байна. Тэгээд энэ чиний дууг сонсож байгаа бид тэр ингээд уулзсан шүү. Эргээд бид тэр одоо гэр бүл авч үлдлээ гэл те. Карьераасаа буюу дуучныхаа карьераас цаашдаа ямар зорилготой, ямар төлөвлөгөөтэй, тэгээд ямар хүлээлттэй байна. Начистай юу асуулт те. Би юу хийж хайрын цаг хугацаа гэл те. Хайрын сэтгэл. Тэ хайрын сэтгэл. Чамайга олж мэдсэн би үр чамтайгаа хамт чиний зүрхэнд байх болно. Эвлингийн зүрлэгт чамайга олж мэдсэн би үр чамтайгаа хамт чиний зүрхэнд байх болно. Наач энэ гоё асуулт шүү дээ. Хүмүүс муухай асуулт байсан юм уу? Зүг яха. За шинэ оны минь. За шинэ өнөө минь. За Юуны өмнөдөө өрөө оролцсон бас чамдас баярлалаа. за их баярлалаа. Юуны өмнө бас урилгын маань хүлээж аваад энэ их завгүй цаг хугацааныхаа ажгаар зорин ирсэнээс да маш их баярлалаа. За. Өрсөн талархаж байна. За сонин сайхан юу болж байна? Уран бүтээл өндөр үү? За сүүлийн үед ер нь сонин сайхан уран бүтээлтэй холбоотой болон бас бус одоо сонин сайхан юу болж байна гэж. За нэг сайхан уран бүтээл бол ер нь тавлаг сайхан байна. Уран бүтээлээр хөгжлөлөө хийсээр байгаа сайн хэсэг бас гадаадтай чаад ирсэн. Тэгээд ирээд одоо нэг 2 дахь жил руугаа төгсөж чинь тэгээд ирээд уран бүтээлүүдээ бас хийгээд эхэлсэн байгаа. Тий. Хэр удсан гадаа таана байсан? Энэх удааг байгаагүй дээ. Тэгээд яг нь нааш цааш явах одоо хувийн амьдралын ажлууд гэж бас зөндөө бас болох. Хэсэг хугацаанд жоох уран бүтээлээ нэг бас 2-3 жил жоохон завсарцсан байж байгаа дэргүлээ. Эргээд хийж эхэлж тий. Уран бүтээл гэснээс ер нь яг анх яг энэ урлагийн ертөнцид хөл тавиад ер нь хэр удаж байна? Яг дуулаад бас ер нь хэр удаж байна? Хичнээн жил явж байна. За миний хувьд ч юм бол одоо анх нэг ээж маань л ерөнхийдөө цэцэрлэг тахад те одоо бужиг заагаал эхлээл ерөнхийдөө мэдэрснээс хойш л ер нь бол дуулж бүжгэлдэг сараа гэдэг шиг тий. Тэгээ яг нэг албан ёсоор бол одоо буйнах дээр софт мьюзик гэстүүд дээр 5 дахь ангиас хойш дагалдан хийгээд дуучдын дууг хийгээд өөрийнхөө анхны уран бүтээлийг ч гэсэн бас яг 5 дахь ангидаа хийжсэн. Тэгээд тэрнээс хойш нэг тасралтгүй уран бүтээлээгээд одоо энэ жилдээ он гарсантайгаа ярил ерөнхийдөө 26 жил болж байна. Ер нь бол 25 жил гараа. Одоо яг ингээд тасралтгүй урлаг уран бүтээлийг хийгээ явж байна. Тэгээ өөрөө дуулахаас гадна хамтлаг дуучдын дуу уран бүтээлийг хоолой бичлэг миксинг мастеринг хийдэг байгаа. Студи ажил. Тий, студи ажил тий. 25-6 жил урт хугацаа шүү тий. Тий, яг багаас эхэлсэн тий. За манай ярилцлагыг та бүхэнд хүргэхэд бас хамтран ажилтдаг дэмжигч байгууллагууд байдаг. Тэгээд өнөөдрийн хүртэл бидэнтэй хамтдаа байж өнөөдөр хүртэл дэмжин ажиллаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За уламжлалсаар зочиндоо цэцгээ бэлгэлнэ. За энэ хүү цэцгийг Janus Flower цэцгийн дэлгүүрээс манай зочинд маань
өргөн барьж байгаа. Тэгээд эрэгтэй хүнд ер нь ягаад цэцэг үлгүүлж болдгоо юм бэ гэд хамгийн анх ярилцаа. Тэгээд зочдтой эрэгтэйч гэлтгүй эмэгтэйч гэлтгүй нөхөө цэцгийн баглаг барьж байгаа юм шүү. Өө за. За баярлалаа ямар байна. Тэгээд Janus Flower цэцгийн дэлгүүргээ та хүн Facebook пэйжийг хаагаад утасны дугаарыг би бас доор оруулчихъя. Өссөн баглаа бодлоо. Захиалан хөргүүлээд авах боломжтой. Лодко цэцэг ер нь хүнээс авч яв. Цэг анх хотод хэрэгтэй байсан. Найзаасаа бараг аваад. Тэгж яаж юм. Тэгж штэ. Би би ч яг хүн цэцэг л өгчлээс. Тэгтээ энэ амар сонир мэдрэмж идэв юм штэ. Нэг хүнээс авах мэдрэмж чи. Тэг ялангуяа тэг хэрэгтэй хүнээс найзаасаа авах гэдэг чинь бас сайн гоё юм ээ. Өөр ирэхгүй тэгтээ хүмүүс үнэрлээд тэг өөр ирэхгүй үнэрлэхээр санагдсан юм байна. Яг цэцэг авсан юм шиг. Тэг энэ бол нэр бас гоё сонир мэдрэмж шүү. За Janus Flower цэцгийн дэлгүүртээ баярлалаа. За баярлалаа. За уран бүтээл яаж байгаа ном хэр уншиж л даа. Тэст ойр үед ер нь нэг сайн ном уншиж амжихгүй л яа тий. За манай ярилцлагыг та бүхэнд хүрэхэд Чимээ Publishing дэмжиж ажиллаж байгаа. За Чимээ Publishing-ийн Вавилоны хамгийн баян хүн гэдэг энэ номыг онцолж байгаа. Ягаад тэгэхээр одоо нэлээд ном одоо уншиж гарч ирж үзчихсэн. Энэ номыг би одоо баг одоо найзтайгаа нийлээд баг 30 гаруй хүн бэлгэлж байна. Одоо нэвтрүүлэх дээрээ тэгээд тэрнээс гадна хуваар. Тэг ягаад тэгэхээр энэ цагаан толгой энэ ном хоёр л миний амьдралд маш одоо нөлөө үзүүлсэн юм аа. Тэг хэрвээ таны одоо амьдралд санхүүгийн асуудал ч юм уу те нэг ажил амьдралтай холбоотой санхүүгийн асуудал байдаг бол энэ номыг заавал уншаад үзээрэй гэж зөвлөхөр байна. Энэ жижигхэн ном мөртлөө маш одоо миний амьдралд бол онцгой нөлөөсөн гэж би бол хөдөө боддог. Тэгээ энийг 22 оноо уншижсэн. Тэгээ тэрнээс хойш ямар ч сан надад тулгарчсан асуудлууд бол тодорхой хэмжээгээр маш сайн шийдэгдээд явсан гэдгийг бол би хамбартав. Миний ойрдны хүмүүс ч гэсэн мэдэх байх. Тэгээ энэ номыг найздаа бэлгэлж байна. 1926 онд бичигдсэн буюу энэ жил 100 жилийнхнаа болж байгаа юм ном баг. Өөх ямар гай. Тий, яг салбартаа бол энэ маш дээгүрт бичигддэг. Вавилоны хамгийн баян хүн гэдэг ийм сайхан ном байна. Жорж Самуэль Клейсон гэдэг зохиолч бичсэн. Энэ номыг найздаа өргөж байна. За тэгээ номны цагаан одоо буян дэлгэрэх болтгоо гэж авдаг шүү дээ. Тэглэгээ хаа одоо найз нэм гоё ном өгж байгаа чи. Өнөөдөр тэ аягүй би миний хувьд содтой өдөр байна. Одоо ингээд 100 жилийн тохиож байгаа номыг одоо ингээд найзаасаа гартаж авч байна. Тэгээ дөнгөс явс нэг найзынхаа ажиллаар өглөө нэг ажиллалгаад ороо гарсан Чингис хааны хөрөг жааз нь бас бэлгэлж өгч ин тэгээд өнөөдөр одоо яг миний одоо энэ жил хамгийн анхны тийм олон гоё бэлэгтэй өдрүүд эхэлж байна. Энэ номыг заавал уншнаа. Тэрнээс нь гоё утгыг нь гоё чамд бас ярьж дараа нь ингэж уншсан шүү гэж эхэлж гинөө. Маш ингийн ингээд үйл зүгээр нэг үйл явдал болол яваад байна. Тэгээ тэр нь их гоё өгөөжтэй гэх юм уу. За өмнөх дугаар одоос эхлэн exclusive brand маань манай зочдод маань бас гарын бэлэг өгөхөр оролцохоор одоо болсон байгаа. Тэгээ exclusive brand-ийн хамт олон тэгээ майз зэгчтэй маш их баярлалаа. Манай бас нэг дугаарын зочин байгаа. За энэ 1970 онд патент нь бүртгэгдсэн Японд одоо анх зохион бүтээгдсэн ийм алчуурны технологи юм байна. Тэгээ энэ болохоор энэ жижиг алчуур 5-7 жил ашиглана. Тэгээд ердөө 150 г усаар бүтэн машиныг царапан үсэхгүй цэвэрлэх юм технологи юм байна. Бүр тийм нарийн технологитой. Тэгээд мэдээж алчуур маань бохирдсон шүү дээ тийм ээ. Тэнгүү зориултын савнгаар ингээд угаагаад 5-7 жил ашиглах боломжтой юм алчуур юм байна. Тэгэхээр одоо ялангуяа манай өвлийн үйлрэлд машинад ямар хоолдог вэ те. Энэ асуудлыг бас айхтар одоо заавал машин угаалгын газар ихгүй шийдчих юм боломжтой. Ер нь ингээд юмнууд маш тийм гоё эко минимал тийм болоод байна. Тэгээд энэ их гоё нарийн технологиор бүтээгдсэн патенттэй юм материалаар хийгдсэн алчуур юм бэл. Тэгээд Монголд одоо удахгүй үйлдвэрлэхээр болж байгаа. Тэгээд энийг exclusive brand-ийн хамт олонны зүгээс манай зочин бас өгч байгаа маа. За баярлалаа. Ямар ч их гоё бэлгэнэ. Машина гялтаалгаад байна шүү дээ. Тэгэндээ одоо. Баярлалаа. За тэгвэл энийг өстэй баян хэрэглэх болох юм дээ. Тий, ямар ч нэг 5 жил бол асуудалгүй. Exclusive гэсэн тий. Тий, exclusive бол Монголын брэнд байдаг шүү дээ. Тэрний хамт олонны зүгээс бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. Тий. За талархлаа. Лодконоос нь бас өмнө ч гэсэн хэлсэн өмнөх дугааруудыг ч гэсэн чидрүү үзсэн гэж хэлсэн шүү дээ. Илүү нэг уран бүтээл ярихаасаа илүүтэйгээр яг хувь хүний чинь талаас хувь хүний ертөнцийг үзэх үзэл тийм ээ одоо философи гэх юм уу юу гэх юм бодол санаа тэр чинь л илүү сонирхож асуух юм байгаа. Тэгээ найз нь түрүүн лифтэнд явж байхдаа хэлсэн бас жоохон хүнд асуулт тавьж магадгүй шүү гэдэг те. Тэгээ ерөөд шууд гол яриа руу орсон дээр гэж бодож байна. За Вавилоны хамгийн баян хүн гэдэг энэ ном би та бүхэндээ дахиад хэлэхэд хэрүү амьдралд чинь санхүүтэй холбоотой асуудал
байдаг бол байгаа бол тэгээд санхүүгийн хадал дээр өөртөөс жоохон сэтгэл дундуур байдаг бол энэ номыг бол та заавал уншаад үзээрэй л гэж зөвлөмөр байна. Үгүй бүгд одоо яг санхүүгийн бас тодорхой хэмжээний Тийм шүү дээ, бүгд л мэдлэг хэрэгтэй байдаг шүү дээ, тий. Тэгээ ийм сайхан ном унших нь байна манайх. Тэгээд Чимээ паблишингийн хамт олондоо дахин баярлалаа. За нэгэн санхүүгээ дээрээ төгссөн их лодко мөнгөтэй холбоотой асуултаар шууд яриагаа эхэлж гэж бодож байна. За. Би зочин болгоноос бас асуудгийг. Мөнгө гэдэг ер нь чиний хувьд юу вэ? Хэр чухал зүйл вэ буюу мөнгөөр хүн аз жаргалтай мөнгөөр хүн аз жаргалыг авч болох уу? Чиний хар. За, аз жаргал гэдэг нь өөрөө миний бодлоор шүү те. Тустай ойлголт л доо. Жишээ нь одоо ингээд би чамтай яг одоо ингээд энд суугаад те ярьцлага өгж байгаа маань миний хувьд бас амар аз жаргалтай нэг их хэсэг мөч байгаад байгаа байхгүй. Мөнгөөр аз жаргалыг худалдаж авах уу гэдэг бол бас байж болно те. Өнөөдөр мөнгөгүй хүн эхнэр хөхтэй дагуулад юм аав ээжээгээ дагуулад гадаа дотоод явж чадахгүй. Энэ бол тодорхой хэмжээний нэг өөрт бий болгож аз жаргалыг худалдаж авч байна те. Мөнгө гэдэг зүйл бол хүний амьдралд ерөөхдөө бол хэрэглээ маш хэрэгтэй зүйлтэй. Мөнгөгүйгээр одоо хүн бол юу гэдэг амьдарч чадахгүй. Одоо усунд хоолундаа сахуулаад гэдэг юм ховц суунаар те. Ядчил өнөөдөр би одоо мөнгө байхгүй бол те дуучин болох гэдэг хүсэл мөрөөдөл маань те бас биелээч үгүй ч үү гэдэг те. Энэ бол тусдаа ойлголт ч гэсэн мөнгө аз жаргал тодорхой хэмжээний нөлөөлнө гэж бодож байна. Тэгэхдээ заавал мөнгөтэй бас ажиглалыг бас яаж болохгүй л дээ. Зөвхөн энгийн одоо чинь хуулийн ярьцлаганд орох гэдэг ч юм уу тийм ном уншаад хүн аз жаргалтай болж ийн гэдэг ч юм уу. Тийм байна л та тий. Нэг юм өгдөг штэ. Юу лээ? Мөнгөгүй аз жаргалтай амьдрал зөвхөн номлоор байдаг ч гэдэг ч лээ нэг тийм үг. За бас тийм зохиолтоор байдаг гэдэг ч нэг тиймэрхүү үг байдаг те. Яг нөгөө бидний амьдарч байгаа цаг үе гэх юм уу цаг хугацаа одоо нийгмийн юу тогтолцоос мөнгөтэй холбоотой нэлээд өөр болоод тах шиг байна л гэж хүмүүсийн ч гэсэн тайлбар тийм байдаг л да. Тийм. За мөнгөний талаар тийм байна те. За мэдээж залуу хүмүүс юм чинь мөн зарим дугаар дээр асуудаг, зарим дугаар дээр алгасагддаг нэг юм асуулт байна. Энэ үхээр алкогольны талаар. За алкогольны хэрэглээний талаар яг лодко залуу хүнийхээ хувьд ямар хөө бодолтой байр суурьтай вэ? Чи юу н уудаг уу? Яг чүчүүд амснаа. Тэ амсах өдрүүд үед бас зөндөө байдаг шүү дээ. Ингээ одоо найз нөхөд дээр яалчгүй одоо очих одоо энэ тэнд дуулж өргөдөх тэ. За ингээд заавал амсаараа гэвэл нэг одоо буйн харьдаг гэдэг шиг тэ. Хүмүүс тэгэхээр нууруулаа өргээд бас хүний хүндэтгээд явах өдрүүд бол зөндөө байдаг. Ерөнхийдөө одоо миний зүгээр бодож байгаагаар залуучуудаа арих тарснаас ерөнхийдөө холдсон байна те. Хуучин бол бас амар байсан шүү дээ. Одоо яг бидний яг оюутан байх уу юм уу те. Яа бас амар байсан шүү те. Одоо л хүмүүс ерөнхийдөө архины одоо хамааралтай байсан хүмүүс багассан байна. Ер нь шоуц ингээ ер нь багассан байна шүү. Арай өөр тийшээ тийм e-спорт гэдэг ч юм уу гой гой юм зөндөө гарчлаа штэ. Тэрнлээ хүмүүс айгүйх цаг бас гаргаж байгаа учраас наригталт гэдэг юм бас багасаад байгаа болол гэж ойлгоод штэ. Нэг хүчтэй болж байна тий. Тий, ер нь бол тий. Лодког би бол ерөөсөө маш тууштай лодког ингэх надад ингээд маш юм тууштай байдал санаа нордог байхгүй. Оюутан байхын л хэвтүүлээ бас би нэг юм мэднэ. Нэг анги хамт олон байлаа, найз нөхд байлаа. Тухай дуулаад явжсэн. Тэрнээс өмнө ч гэсэн дуулж явжсэн байгаа. Өнөөдөр хүртэл ингэ дуулаад явчихын те. Энэ тууштай зан чанар ер нь юу гэдэг чамд юм өгөгдмөл юм байна уу? Эсвэл ямар нэгэн ийм дур сонирхлог хүчин зүйл чамайг өнөөдөр хүртэл дууга дуулсаар, дуучин гэдэг статусаар явсаар байхад нөлөөлж байна уу? Энэ ер нь яг өнөөдөр хүртэл яг юу чамайг ингэж дуучин гэдэг статустай явахад нөлөөлж байна. Наа чи бас гоё асуулт. Би бас яг өөрөөсөө асуудаг байхгүй тий. Одоо бид нар чинь дурлалын бид нар чинь бол ер нь бол яг л өөрсдөө болгож явдаг штэ. Тэгэл заримдаа ганц нэг удаа шантрах ч юм уу тийм үед мэдээж байгаа штэ. Би бас асууж явчихлаа. Тий. За ингээд яг юуны төлөө ингээд байгаа. Тэгээ өөр юм хийж болдгоо ч юм уу тий. Тэгэл 8 цагийн ажил
мэрэгчлэрээ би ч одоо хууль эрх зүйч мэрэгчлээ. Бас найруулагч. Тэ бас тийм найруулагч гэл тэ. Ингээл янз янзын хийж хөрвж болохоор атлыг дуучнараа байгаад байдаг. Энэ миний ихээр бол за нэгдүгээр тийм дуртай байх шиг байна. Тэ. Хоёрдугаарт миний цус генд байд юм шиг л ер нь нэг юм ихлүүлэхээр заавал дуусах гэж хичээдэг. Одоо ганц нэг одоо энэ дууныхаа мэрэгчлэр биш тэ. Дуучныхаа мэрэгчлэр биш. Тэрнээс гадна одоо нэгэн зүйл ихлүүлэх юм бол заавал дуусах гадна гэж хичээлээдэг. Тэрийг нэ хайч чаддгүй гэх юм уу? Тэгэхээр энэ цуснд гэнт ч юм уу нэг цаанаас тийм өгдмөлэн байгаад л юм шиг л. Яг тэгжил бодсон да сүлдээ. Тэгээ сая хэлж штэ нөгөө нэг үнэхээр нэг болчмор ч юм уу санагдах үе гэдэг те. Тэр үедээ ер нь яг юу чамайг тэгвэл ингэж авч үлдэж байна. Наад нөгөө нэг заавал эцсийн үзэх гэсэн цаан чанар ч юм байна уу? Эсвэл өөр ямар нэгэн зүйл байна уу? Бас энэ чи хэцүү штэ. Яг өдрийг 20 хэдэн жил тууштай явна гэдэг чинь тийм. Тэгэл одоо хэдик одоо яг юу нөлөөлт юм бол нэр тэрийг бол сайн мэдэхгүй. Одоо яг дуу уран бүтээл хийгээ явж байхдаа чи маш их тийм аз жаргалыг мэдэрдэг болоод өнөөдөр хүртэл явж байгаа. Тийм шүү дээ. Маш их аз жаргал мэдэрнэ. Гоё тайзан дээр гараад өөрийнхөө одоо зохиосон дууг те дуулахад хүмүүс дагаад дуулна гэдэг бол амар гоё аз жаргал. Тэг яг үгээр хэлж мэдэхгүй байна л да. Пүүх миний хийсэн үр бүтээлтэй үр дүн ийм гоё хүмүүс төрсэн байна гэдэг чи өөр амар гоё байхгүй. Одоо хоочин нэг пэйж утсан нэг хакертолог байж гад надад нэг мессежүүд тухайд айгүй их ирдэг гэсэн. Тэр үед ингээд гэр бүл ингээ хоорондоо ингээ салж байгаа байхгүй. Хүүхд өнчирч үлдэж байгаа. Тэгэн готлаа ингээд чиний энэ дууг ингээ сонсоод ингээд манай гэр бүл нийлсэн тий. Нөхөр нь сонссон байна, эхнэр нь сонссон байна. Тэгээ ийм дуу гарсан байна, хоорондоо мессежлсэн байна тий. Тэгээ хоорондоо мессежлж байгаа дуулцсан байна. Тэгээд энэ чиний дууг сонсож байгаа бид ингээ уулзсан шүү. Эргээд бид тэр одоо гэр бүл авч үлдлээ гэл тий. Ингээд ийм дуу гаргасан талархлаа гэсэн мессеж ингээл ирж өстэй. Тэгэхээр тэр мессеж чинь өөрөө надад ингээд ирж байгаа нүрэ амар гоё. Тэгээ илүү их урам зориг өгдөг. Магадгүй миний дуур би чинь дандаа ер нь бол 190% ч юм уу тий хайрын тухай дуунууд гэдэг байхгүй. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд хүний амьдралд нөлөөлж чаддгийм байна да гээл тий. Энэ болгон чинь надад аз жаргал хүч урам өгч идэг болохоор тэгээд энийг бас зогсоож бас чаддаг юм байна. Тэр нь ямар дуу юм? Чи аялгаа гэдэг байдаг. Чи аялгаа. Лодкогийн уран бүтээлүүд дуунууд яагаад дийлэнх нь 80-90% хайрын тухай дуу байдаг? Тэ мэдгүй гэж одоо юу л да. Би тийм одоо хайрын айгүйх тийм эрхэлж ирсэн юм да аав ээжтэй. Тэгэл одоо ингээл миний дууны сэдв гэхээр яа чин зүгээр л гоё хайрын сэдв орж ирдэг. За хосын хайр байна те. За гэр бүлийн хайр байна. Тэгэл ах дүүсийн хайр. Тэгэл гоё л доо. Тэг ерөнхийдөө хайрын тухай үгнүүд дийлэхтэй шууд аялгуун ч гэсэн ингээд цаанаасаа л айгүй хундарч идэг. Гэх юм уу? Тийм байдаг. Төрцөн гэдэг шиг л те. За тэр нь шашин. Гэхдээ ерөнхийдөө бол яг чи ер нь зүгээр л цаанаасаа тэгээд идэг шүү дээ. Хайрын тухай дууны үг илүү их орж ирнэ, аялгуун илүү их орж ирдэг. Тий. Хоёлаа маш их чөлөөтэй нэг үг ярилцж байгаа шүү дээ. Юуны хайр гэсэнс яг чиний өөрийн хайр дурлалын одоо амьдрал яг ямар хөө байгаа вэ? Найз нь бол чамаас нэр огт асууж байгаагүй юм байна. Одоо ингээд найз зөвхөн эхнэр ч гэдэг юм уу те? Эхнэр ч гэдэг юм гэр бүлийн тал дээр одоо ямар хөө байна? За ерөөхдөө бол сингл статустай байгаа. Ер нь би чинь зөв яхаа хүнтэй зөндөө иргэсэн. Яг нэг хүнтэй суугаад гэр бүл зохиож л одоор яваг байгаа. Тэ. Ер нь бодож ирсэн үү энэ талаар? Тий одоо бол бодож эхэлж штэ тэ. Ихэвчлэн тэгэл одоо юу байдаг гэсэн юм дөө. Би ч ер нь студ дээр л өнж та нар мэдэндээ тий. Студ дээр л өнждөг байсан. Тэгээд гарч орохгүй ч угаасаа ямар ч хүнтэйгээ танилцдаг. За ажиллаа хий та гэл. Тэгэл ингэж явсараа нэг үтсэн чинь насмаас бас явцсан байд юм байна. Тий. Мэдээж яхад дондор нь л зөндөө үерхэл бол байж тэ хүнийг таниад сайн хүнтэй гэхдээ одоо ингээд өдөө хүртэл ингээд
хүнтэй сууж өрөхтэй болоогүй юм чинь сайн хүнийг сонгох хэрэгтэй гэсэн бодол хүнд байгаад идэм бил. Тэгээд суучаад дараа нь чадахгүй одоо залуучууд зөндөө залуучууд байна л. Хүнтэй суучаад салдаг. Өөр хүүхдийг тэг өнчрүүлдэг. Тэ. Тэр чинь амар том хариуцлага байхгүй. Тийм болохоор нэг эхлээд залуучуудаа одоо ингээ хандаад бас захиас маркинг гэх юм уу юу гэх юм те юм хэлгээд одоо нэрэ нэгээ сайн таньж ийж үерхжиж те ингээд цаашдаа сууж өөр хүүхдтэй гэр бүлтэй болоорой гэж бас зөвлөж ин тэгэхгүй л тэнд нэг хүний амьдрал бас эвгүй болоод байна шүү дээ өөр хүүхдтэй болчдөг. Өөрсдөө ч одоо дүрч төр хүүхд их хэцүү байгаа тий. Тэгээ өөрсдөө ч дүрч гэж бас болохгүй юм л та тий. Ер нь л хаана хариуцлагатай баймар байгаа байхгүй тий. Нэгэн сонгоцсон бол тэрнийхэн төлөө амар одоо юу гэдэнтэй үнэн шудраг халамжтай одоо сэтгэл тухайд хөрсөн ч гэсэн эргээд тэр сэтгэл чи сэргэж идэг зүйл байхгүй тий. Тэр хэсэг жижигхэн зүйлийг давчвал эргээ гэр бүл эргээ гоё болдог тий. Тэгэхээр анханаас нэгээ сонгосон бол за үнэхээр болохгүй нь одоо салжтэй дүүрэг. Одоо ядаж зүгээр нэг юм жижигхэн маргаанаас олж асуудаа битээ салаад дээд хүүхдийг одоо ингээд өмчлүүлж байгаарай л гэж хэлмээр байна тий. Тийм болохоор найз нь яг нэг зөв хүн одоо хаагаад гэдэг ч юм уу яг өөртөө 100% тохирох хүн гэдэг ч юм. Тэгээд бас жоохон удаан байдаг гэж магтгүй. Тийм хамж. Тэгвэл яг ямар хүн байвал чиний бодлоор чамд тохирох гэх юм уу зөв хүн байх вэ? Одоо чамд төсөөлөл баа шүү дээ. Өдөрт хүртэл ингээд мэдээж ингээд үерхэж нөхөрлөл үзсэн байгаа, ойр дотн байгаа л үзсэн байгаа. Тэгээ мэдээж тэднэрээсээ болохгүй бол салсан байгаа шүү дээ. За үерхэд салах бол өстой асуудал биш те. Хүн таних те өөрөө бас өөрийгөө бас ямар хэмжээнд явж байгаагаас мэдэн шүү дээ тэр. Тэгвэл ямар хүн байвал гэдэг юм уу? Одоо яг ямар хүнийг чи хүлээгээд байгаа? За тэгэл нас явахтсан ч одоо шалгуур борд юм шүү гэдэг шиг те. За одоо ингээл багтаа ч нэлээ бурхан минь те бараг л төгсөн хайгаал те. Тэгээ одоо бол яг би зүгээр одоо зүгээр бодохоор нэх олон зүйл байдгүй юм билээ шүү дээ. Хүн чигээрээс те. Тийм одоо сайхан ажилсаг те, халамжтай, цэвэрчтэй одоо тэгэл үгдэнтэй ухаантай, зоригтой гэл амар олон юм гэл байдаг шүү дээ. Ер нь бол халамжтай, царайлаг те, бие хаа гэдэг ч юм уу те, тэгээ зөндөө зүйл байгаа шүү дээ. Тэгээ одоо ингэ бодохоор ерөнхийдөө юу юм бэлээ л те. Хөр нэг өөртөө тийм амар гоё те, халамжтай, өөрт нь хайртай те. Тэ гоё үнэнч зоригтой л хүн байх юм болох юм шүү дээ. Тэ өнөөдөр бол хүнээс нөх амар их зүйл одоо хүсэх шаардлагагүй те. Өөрөө ч гэсэн бас тэр нэг шалгуурттай тэнцдэг байх хэрэгтэй юм даа л гэж бодоод идэв болчиход байна шүү дээ. Хүнээс юм шаардлагын тулд өөрөө тэр шалгуурттай тэнцдэг те. Тийм байдаг болоо. Сая би нэг саяхнаас л тэгж чадсан да. Тэ. Хүнээс нөх сайн чанар байна гэдэг чинь тэгэл тэр хүн тодорхой хэмжээнд хэрэг хоорондоо нийлээд одоо ингээд хамт байх юм бол муу одоо чадахгүй зүйлүүдээ сураад явна шүү дээ. Тэгж л бодож шүү дээ. Тэг өнөөдрийг хүртэл одоо ингээд мэдээж тодорхой хэмжээр үерхш нөхөрлөд ганц бие яваад байгаа гэж шүү дээ. Энэ хооронд нэг ганцаараа байгаадаа ингэж бухимдах ч юм уу, гониглах стресст гэх юм уу тийм үү ер нь байсан уу? Би одоо яагаад ингэж ганцаараа байгаад гэдэг бол би ер нь яатсан юм бол гэдэг ч юм уу. Тэгээ дээрэс нь минаас чинь хайрын тухайх дуулдаг хүн романтик хүн шүү дээ. Тэгэхээр тийм байж ингээ ганцаараа байнгут тэрэндээ стресстэй байх уу? Байлгүй яах хүн юм чи мэдээж те. Одоо ер нь бол ганцаардах те үед байж хүн амар олон хүнтэй нөхөрлөдөг, найзалдаг те. Тэгээд яг ер нь бол энэ орчин үеийн чинь үнэн хүн маш ховор болсон те. Чиний аж зөндөө байсан ч гэсэн хүн ганцаардаг мэдэрч л лээдэг. Зүгээр тэрнийг хэр давах уу, хэр юм орох уу гэдэг л цаг хугацааны асуудал ч маараа өөр л юм байна. Түүнээс хүн болгон л ер нь ганцаарч байгаа. Мянган найзууд
Зэрэгцээ суужсэн ч хүн ганцаардна те. Тийм ганцаардл үлдэхтэй ер нь жоохон байх хэрэгтэй л гэж боддоо шүү. Тодорхой хэмжээгээр. Тийм тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй те. Тэгээд тэрнээсээ илүү ер нь ганцаарч явахдаа ихэн боддог гэх юм уу? Жоохон ганцаардл хаяада хэрэгтэй. Тэг яг зөв нь одоо олтлоо те жижигхэн ганцаардл илэрхийлэл яа тий. Асуудал биш. Асуудал биш тий. Тэгэхээр нэг үдэ нэлжээ салаа дараагийнхаа үедээ учрах хэмжээснээс л дээр л тий. Гол нь наа ерхж үзэх хүнээ сайн таних хэрэгтэй юм болоо та. Уран бүтээл тойроод яг дуучин болоод маш олон жил болсон байгаа. Тэгээд түрүүний чиний хэлсэнчлэн дээр чи аялгуугаа дуу бас гэр бүл салхаас сэргийлсэн ийм сайхан зүйл болсон байна тий. Ер нь яг дуучин гэдэг статусынхаа хувьд яг өөртөө хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Яг одоо энэ зүйлийг хийгээд явж байгаа да дуунуудынхаа хувьд тийм ээ ер нь одоо мэдрэмж чинь ямар байдаг вэ? Эсвэл би илүү байх ёстой гэж бодогддог уу? Яг ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо байгаадаа мэдээж сэтгэл ханамж маш өндөр байдаг тий. Одоо үүдээ цаав ижсэн, бурхнаас айсан сайхан өөрт нь тохирсон гоё хоолой байна тий. Тэгээд өөрийнхөө хүссэн зүйлээр уран бүтээлээ төрөвдөг болохоор энэ сэтгэл ханамжтай байдаг. Мэдээж дуу хийгээ дараа нэг жилийн дараа ч юм уу сонсож байхад би энэ дуу дээр ингэх байсан юм шүү дээ гэдэг хаяатай зүгээр хаа нэг тийм бодлоод ганц нэг юм орж ирдэг шөнээрээ тий. Тэгэхээр мэдээж хүн 100% байна гэж байхгүй гоё уламж чадахын төлөө улам гоё болохын төлөө тэмүүлж идэг шүү дээ дандаа тий. Ерөөдөө дандаа сайжирч идэг. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээнд одоо байгаадаа сэтгэл ханамжтай тэгээд цаашдаа илүү сайжрах хэлэсдэг тий. Гоё шүү дээ. Тэгэхээр яг нэг хүссэн юм хийгээд тэгээд тэрэндээ сэтгэл ханамжтай байна гэдэг чи ер нь тэгэл хамгийн сайхан амьдрах юм аа биш юм уу тий? Тийш үү тий. Тий. Хамгийн дуртай зүйлээ өөрөө хийгээд тэрэндээ сэтгэл ханамжтай нэг тэрнээсээ кайф авч ин гэдэг ч юм байна тий. Тэгвэл нэг дургу ажиллаа гэдэг хүмүүс идэг штэ зовоол тий. Ажиллаа хийсэндээ зовоол тий. Тэгэхээр чи бас стресстэй энэ нэгэнд чинь бүр хэцүү л байх л та. За тэгвэл нөгөө төгөр за дуртай юм хийгээд явах нөгөө тэнгүүд бид бас амьдрах хэрэгтэй. Амьдрахад түрүүний нөгөө нэг нэвтрүүлгийн ихэнд асуусан, ярилцлагын ихэнд асуусан мөнгө гэдэг юм яригдаад байна шүү дээ. Цаг үеийн ч гэсэн яг тийм гарцааг. Тэнгүүд яг энэ замналаар явахаар ер нь санхүүгийн асуудал хэр байдаг юм. Ер нь санхүүгийн асуудлыг боломжийн гэд асуудалгүй аваад явж гинөө эсвэл бүр нэлээд сайн байна уу эсвэл заримдаа гэмэр байдгүй яг ямар байдгүй шний нөгөө ярьж савлгаатай шүү дээ. Сая шинэ жил боллоо шүү дээ. Шинэ жилээр бол дууч уран бүтээлчд бол нэлээд сайн байдаггүй шүү дээ. Би ч гэсэн бас өснөрөө шинэ жил гэснээс энэ дээрээс халаад жахан тэлэрээ дэвч өгөө. Тэгэж тий өснөрөө. Ер нь л яг одоо урлаг уран бүтээл төрөвдөг хүмүүс дуучид те ганц дуучид биш одоо жүжигчид бүжигчид те тэгээд урлаг салбарт одоо харьяалтай бүх хүмүүстэй хөгжимчин одоо юу гэдэг те эдгээр маань болохоор одоо юу гэдэг те өөрсдийнхөө одоо ингээ хөдөлмөрсөн одоо мөнгийг эргүүлээд урлаг буюу одоо нана сонсдог хүмүүстэй эргүүлээд зарцуулдаг байхгүй те тэгээд тэрний айгуу гоё байдаг. Урлагаар ерөөхдөө бол яг мөнгө олно гэдэг маань болохоор Монголын зах зээлд л ер нь жоохон тийм боломж жоохон багтай. Гэхүү чанга. Яг тэгвэл 3 сая гаруй иргэн байдаг тий. За тэрнийх нь одоо юу гэдэг аймаг сум дүүргүүдэд хэдэн хувь нь байна. За тэгэл зөөр нэг юм жижиг судалгаа ярихад тий. За юу гэдэг жишээ нь миний дууг хэдээс хэдэн насны орчин хүн сонсдог ингэн готл чинь нэг босод 3 сая хүмүүс ижин хэдэн 100 мянган ч хэдэн сая алга болно шүү дээ. За нэг хүрээлэлэндээ тэн готлоо тэр дотор одоо юу гэдэг нь хөгжмийг тодорхой хэмжээнд мөнгө зарц сонсдог хүмүүс нь хэд байна. Рок сонсдог нь байна, зохиолын байна, нийтийн байна те. Одоо юу гэдэг нь R&B pop байд юм уу, hip hop байд юм уу. Ингээл хуваагдаад харж нэг хүний чинь тоо цөөрөд идэх байхгүй. Монголын нийгэмдэлтэй. Тэгээд тэрнээсээ бид нар чинь бас одоо
алаан болж иж одоо урлаг өрн бүтээлэн цацж иж. Тэгээ тодорхой хэмжээнд одоо баяр ёслолуудаар л бид нар ч ерөөдөө тоглолтоор дуулж хэдэн төгрөг олж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг эргүүлээд дуу уран бүтээл клипэнд зарцуулдаг. Тэгээ нэг удаагийн дуу цацалт хэд байх вэ? Клип дүрсэн хэд байх вэ? Тэ хоолой бичлэг миксинг мастеринг хэд байх вэ гэдэг мөнгө чиргээд урсаж өгдөг байхгүй. Тэгээ мэдээж бид нар чинь тэр болгоныгоо төлн дараа нэг хүмүүст хүрэхийн тулд цацна гэдэг чинь бас өөрөө нэз мэдэн шүү дээ. Цацалт одоо нэг шин телевиз салбарах юм чи. Тэгэл ингээд цацалт гэдэг чинь өөр ямар асуудалтай байдаг лээ. Сошиал нийгэмэр чи явах юм яадаг үлээ гэл. Ерөнхийдөө л нэг байнгын эргэлдүүлдэг хөрөнгө юм да. Тэ. Гэж л харддаг шүү дээ. Ямар ч гал алдчихгүй. Тэ. Тэ. Тэг үнэхээр яг сайн байх юм бол мэдээж сайн олдог хүмүүс байгаа шүү дээ. Одоо юу гэдэг супер хит гэж ярьдаг шүү дээ. Тэгээ супер хитонуудтай байвал бас сайн маркетинг хийж сайн цацаж чадах юм бол бас туунууд бас сайн олно. Сүүлийн үед тэгээд нөгөө артистууд маш олон болоод өрсөлдөөн улам амар нэмэгдэж байгаа юм шиг санагддаг уу? Тий. Тэгээ миний хувьд бол нэрээ бас тийг санагддаг шүү дээ. Дуртай дуулна гэдэг шиг бас ер нь жоохон утгаа алдаад байгаа юм шиг санагддаг шнэ хаяа. Тэгээ артист ихтэй. Тэгээ нэг дуулахаас илүүгээр те одоо гэдэг харуулах. Тий өглөөхтэй аялгаа багтай. Аялгаа маш бага болсон. Дууны чадвар гаргахаас илүүгээр те хөгжмөн дээр зүгээр нэг юм хөнгөн явдаг те тэр бараг нэрийг хинч чадхаар болчиход байна шүү дээ. Одоо бол те урлаг гэдэг чинь нөгөө өг нь бүхэл бүтэн мэрэгжил яваад байдаг. Гэтэл энд нэг урлагийг бас жоохон хийдүүлж байгаа хүмүүс бас арай их байна уу да гэж бас хардаг. Тий. Ялангуяа сүүлийн үед үү? Тий, ялангуяа сүүлийн үед тий. Тийм бол бас бодол байгаа. Дуучин хэрэг болоогүй байсан бол ямар мэрэгчлэлтэй болох байсан бэ? Ямар юу хийдэг хүн байх байсан бэ? За дэшээ тэгэл багахта одоо даргал болох гэж бодсон. Даргал болох байсан бах та гэдэг шиг. Тий. Юуны? Тэмэтгэв ерөөсөө сонголт байхгүй зүгээр л даргаална гэж боддог гэсэн. Тэгэл ямар ч толгоонд зай завсар өгөхгүй ерөөсөө урлаг ерөөсөө. Биттүүнүүд зэрэгалдаг өдөг гэрсэндээ. Тэ 5 дугаар ангиас хойш гэрч. Яг буйнах дээрээ суугаал. Өдөр шинэ ерөөсөө хөгжмөө хажууд ерөөсөө. Нэг унтаал сэрнэ. Ах юм хийжлэн тэгэл баагаар сонсож сураал, ялгаж сураал хөгжмийг наан цаан. За энийг нь хайт гэдэг юм энэ кик юм энэ тэ снэр юм байна гэдэг ч юм уу тэ. Ингээл бүгдийг ялгаж сонсож сураал дараа нь өөрөө хоолой бичдэг бодлоод дараа миксинг мастеринг хийдэг бодлоод тэгэл явсан да. Одоо яг энэ карьераасаа буюу дуучныхаа карьераас цаашдаа ямар зорилготой, ямар төлөвлөгөөтэй, тэгээд ямар хүлээлттэй байна? Яг чиний хувьд бас нэг бодсон сонсон юм юу байх шүү дээ. За тэг хүн болгонд угаасаа зориг төлөвлөгөө байгаа шүү дээ. Миний бодлоор бол за энэ дуулахаа бол мэдээж би бол орхиж чадахгүй юм шиг байна. Тэ энэ дуулалт бол явж л тийм ажгаар хүн амьдрах хэрэгтэй шүү дээ. Гоё хувийн одоо гэдэг нь ажил, бизнес, тэг жижиг хэмжээний ч гэсэн эхлүүлнэ. Тэ тэгээд хувийнхаа амьдралыг зэгцлэн тэ сайхан их нэртэй болоод дөрөв хүүхэдтэй болоод тэ тэгээ үлцэмдэрл ерөөхдөө нэг юм тийм гоё тайван өнгөрөхийг хүсдэг юм да тэ тайван тий тайван сайхан урлаг уран бүтээл ээждэг сайхан гэр бүлээ одоо өрөвдөлтөй болвол тэ хүс юмд нь сургаж чадах хэмжээний тэ эдийн засгийн нэг хараат бус байдалтай тэгэл ерөөхдөө бол нэг юм ер нь нэг юм хүссэн зорьсон юм нэх бодохгүй гарах гайг авчдаг болчвол тэгэл болно дөө. Нэх юм амар те босч ингээд хан цадахгүй болоо те. Тэр нэг чухал биш байх гэж бодчих. Ямар ч нэг зорьсон юм авчдаг туртай сургалтанд сургаад өгчдөг те. Туртай зүйл хийждэг боллоо доо. Дуудуулахын хажуугаар ямар бизнес хийх бол одоо ямар одоо чиглэлээс санхүүгийн бас орлоготой байх бол сая түрүү студ гэж ярьж ах шиг байсан. Студ гэсэндээ тэр тооцогдох уу? Тэр чинь яах вэ? Тэгэл нэг урлагийн ажиллал юм чинь те.
За минийх бол яг за тэрийг нэг дэлгэрэнгээр яриад байх те. Ер нь л урлагаас шал Өөр л юм байгаа. өөр төрлийн юм байгаа те. Окей. Тий. Надаас нэг тэгтээ их надтай ойрхон юм шиг. Аха. Тий. Дээрээ ярьжсэн юм баг мөндөө. Дамондоо яг дотроо л ярьсан юм байгаа. За окей. Хувь тавилан гэж хүмүүс ярьж байна. Хувь тавилан гэж зүйл чиний бодлоор байдгүй. Лодко яг энэ яваа наснда дуучин байх ёстой гэдэг юм хувь тавилан байна уу? Эсвэл хүн өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж өөрөө сонголт хийж явж байна уу? Чиний бодлоор? Миний бодлоор хувь тавилан гэж би итгэдэж штэ. Тэ. Одоо чин бүх юм ер нь уялдаа холбоотой тэ. Нөгөө нэг карма, үйл өөр гээл тэ. За одоо дээр бидний дээр одоо өвөгдөөдс. Одоо ингээд тэ. Эмээ өвөө гээл сүнс гээл тэ бүгд бидэг штэ тэ. Тэгээ цаанаасаа зурагдсан зурхай ажиллаан бөөч юм уу тэ. Ямар нэгэн байдлаар хүнийг харахаар за юм биш үү тийм сэргийлээрэ гээл тэ. Эсвэл бол одоо малаа алдсан байдаг юм бол за тэр зүг рүү байгаа юм биш үү гэдэг ч юм уу те. Энэ бол тодорхой хэмжээгээр харж үзэж байна, үзэж харж байна гэдэг чинь цаанаасаа одоо тодорхой ингээд тавилантай байгаад байгаа хэвээр те. Миний бодлоор ч гэсэн би өөр нь бол бас дуулах тийм тавилантай ирсэн байх гэж боддоо шүү дээ. Багахаас л одоо ингээд зүүдэнд ингээд хөгжим, оркестр хөгжим толгойн дотор их шиглээд би ч нот мэдгүй. Тэгэн гол босч ирээд нэ тэмдэглэх гэр тэмдэглэж авах юм байхгүй. Бидний үгүй нэ утас матас нэ бичлэг утас байхгүй шүү дээ. Тэгээд нэг хар шин ямар гэрте очиод гэрэх нэг онтож явахтай хөгжим дээр ингээд директ даралтай байна шүү дээ. Тэгэл ингээл өнгөрдөг гэсэн. Тэгэл дууны үг мөгчм бүр үг мөгтөг аялгуутайгаар орж ир хаяа дуулагдсан нүрээр дээр орж ирдэг байсан. Тэгэхээр ер нь цаанаас ингээд нэг юм намайг чи нэг юм хийгээч гэсэн тохио байд юм болоо тий. Тийм болохоор хувь тавилан байдаг гэдэгт би итгэдэг шүү дээ. Тэ. Урд нас болоод хойд насны талаар ямар бодолтой байдаг? Ямар итгэл өрөмжлөлтэй байдаг? Бас л итгэнэ. Тэ. Одоо нэг үйл өөр гэдэг ярьсан шүү дээ. Ер нь бол буян үлдэх одоо тэгээд энэ насных нь одоо дараа насныхаа буйныг хураах гээл ярьдаг шүү дээ. Тийм зүйлд итгэдэг шүү. Өнөөдрийг хүртэл бид бүгдээрээ алдаж онж явж байгаа тийм ээ. Өнөөдөр хүртэл лодкогийн хувьд амьдралаас за гарцаагүй энэ үний юм байна. Яг л ийм юм байна гэд хүнд ч хэлсэн тэр нь одоо өөртөө итгэлтэй хэлж чадхуус тийм ойлгосон сургамж. Одоо теорем гэх юм уу, аксиом гэх юм уу тийм ойлгосон сургамж юу вэ? Энэ бол яг гарцаагүй л ийм юм байна. Төрхөн үнэн, өгөхөн үнэн гэдэг шиг. За та. Яа, начистай юу асуулт те. Одоо эцэг ихийнхээ үгийг сонсох. Илүү амьс илээс үгийг чамд үний хэл надаа ээж авчин л чамд үний хэл нь бусдна гэдэг шиг те. Тэр юм уу да. Ер нь эцэг их үгийг сонсоод авахын мэдээж аав хайх хин л да. Тэгтээ ер нь л эцэг их хөвгтдээ л хизээж те муу яваасаа гэж зөвлөгөө өгөхгүй шүү дээ те. Тэгэхээр тэр л яг гарцаагүй юм болоо та. Тэ. Ер нь бол бусд нь бол нэрэ амьсгалж байгаа нүн өхөн төрхөн үнэн л гэдэг шүү дээ. Бусд нь бас мэдээ цаг хугацаанд ирэхээр дандаа өөрчлөгдөж идэг. Тийм учраас яг тийм таг үнэн гэсэн юм бол байхгүй. Ер нь хамгийн үнэн юм чинь баг л тэр юм шүү дээ. Эцэг эхийн өрөөгдтэй хийж байгаа сургаал юм а та. За тэгвэл лодкогийн хувьд аав ээжээсээ авсан хамгийн одоо ингэ санаанд чинь байнга байдаг. Ерөөсөл хүн байх шүү дээ. Сургамж хүн байх. Тэ. Ер нь манайхан одоо юу гэдэг гэр бүлэрээ тийм хүмүүс гэх юм да. Цайлхан хүнд ер нь байгаагаараа тусалчдаг те. Чадхаараа тусалчдаг. Хүнээс нэг илүү төтөм хараад байхгүй. Хүнд өмнөх муу санаад байдгүй. Тийм л хүмүүс байдаг да. Тэгэл ер нь л тийм л хүмүүс. Тэгээ ер нь жоохон цайлхан. Тусч тийм л хүмүүс байдаг. Тэгээд хүмүүн яг бай тэр гомдох ч юм уу явах бол одоо тэгэл явсан гин явал ярьсан гин нэрүүл гэдэг л. Тийм л хүмүүс байна да. Хүн байх. Хүн байх. Байгаагаараа л тийм хүн байх. Нэг чадахгүй зүйлээ заавал
одоо үгдэнтэй амлал эсвэл манд нэг гэдэг нэг шаардлага өгс байхгүй шүү дээ. Тэгэхээр хүн байхыг л гой цаа тийм бол бүр цаанаас чи ингэ тэг гэж хэлээ гэж гэсэн ерөөсөө л бид нар бүгдийн тэгээ хүмүүжүүлсэн. Хүн байхаараа. Тий. Ер нь тэгээ хүмүүжүүлсэн. Бүгд өст. Өнөөдрийн хүртэл амьдрах хугацаанд лодкод харамсдаг зүйл байдаг уу? Цөөхөө. Ер нь маш цөөхөн шүү. За яг тухайд ингэчгүй яв да гэдтэй. Амьдрал юм байна гэх тэ. Тэрийг зөв дотроо бодоод өнгөрч болох. Тийм шүү дээ. Тэ. Тэр яхаа нэг юм заримдаа нэг хүнд ер нь бол тийм яроолгүй сав шиг итгэх димээ. Тэ. Итгэж болох юм байдаг штэ. Тэ. Тэгтээ яг яроолгүй сав шиг яг итгэхээр ямар ч хүн дээр нь жоохон харамсал төрдөг. Тэ. 100-тай итгэж болно. 100 нэгтгэхтэр нь хүн харамсдаг ч юм те. Эсвэл хүн өөр их сэтгэл гаргаад ирэхээр нөгөө нэг яг өөршгөө за тэр хүн надад тэгж хандандаа гэл амар том хүлээлттэй байж идэл нөгөөх нь санаандгүй ч юм уу санаатаагаар ч юм уу тэр хүний итгэлэг алтхад хүн харамсдаг те. Би юу хийж вэ? Хайрын цаг хугацаа гэл те. Хайрын сэтгэл. Тэ хайрын сэтгэл. Би энэ хүний төлөө ямар их юм хийвдэ гэдэг ч юм уу те. Тим зөндөө олонтой тарчсан. Ерөнхийдөө яг энгийн одоо харамслалын зүйлүүд үлнэ тиймэрхүү л. Түүнээс яг амьдралын гүний харамслалын бас ганц нэг юм мэдээж байгаа. Тэгээд тэрийг ярих гэхээр жоохон нулимс төрөх гэдэг байгаа. Тийм байна. Тэгэхээр ер нь бол жижигэн харамслалын зүйл байна. Хүн болгонд л байдаг үлгээ те. Тэгээд тэрнээс айл болох сургамж аваад тэгээд явчихвал зүгээр юм байна да гэж бодож байна. Хүнд яроолгүй сав шиг итгэх димээ гэтэнээс л айхтарлж шүү. Би яг чиний яг энэ тал дээр бол яг чиний мэдэрч байгааг бол яг мэдэрч байна. Эргээд өөрт маш хүнд тусдаг те. Ямарваа нэгэн ялангуяа нөө буруу хүндээ маш их сэтгэл цаг хугацаа юм ингээд зарцуулж зориулахаар эргээд тэр нэргээд амар том өвдөлт болж ирдэг. Үнэ. Тэ. За ямар ч сан тэгвэл лодко тэгвэл тийм өвдөлтийг нэг биш удаа авсан тодорхой юм байна энэ хариултаас. Тэгэнгүүт эргээд нөгөө хүнтэй харилцаан дээр илүү болгоомжтой гэх юм уу? Хаалттай болж ирж гин үү? Яг нөгөө яг хөө зүгээр жоо хаширл илүү хаширл болоод тах шиг санагдсан ш надаа. Эсвэл энэ насных уу эсвэл бол насных гэдэг тий. туршлага. Тий, ер нь туршлага тий. Тийм ээ, туршлага гэх юм уу да. Жоо хашир болдог тэгээд. Хүн наана ингээл хараад энийг л яг гар барайл. За окей, маргааш яг тийм ажил гэсэндээ гэл өнгөрөхөд зөндөө олон алгатуулж харж ин дараа. За хотлооч мондгүй би төлөвлөгөө бас дотроо бодсон байх хэвээр тий. Гэдэг ч юм уу. Ер нь жоохон тийм болчтой юм билээ тий. Аливаа нэг юмыг яг болсон хоног боллоо гэж болчиход тий. Яг тийм болчиход байна тий. Яг муухайгаар хэлэх юм бол энэ жоохон муу санаа гэх юм уу? Сайнаар хэлэх юм бол ингээм амьдралын туршлага суугаад байна уу гэж би боддоо шүү дээ. Тий, яг эрсдэл муу санаасаа дах юм байх. Тий. Муу санаа гэж юу байхгүй шүү дээ. Муу санаа гэдэг нь одоо яг ямар нөхцөл хэрэглэгдсэн юм мэдгүй тий. Яг нэг эрсдлээс зүхтах бага эрсдэх гэдэг юм уу. Жохон яг чиний хэлдгэр тэр туршлага юм да тий. Тийм туршлага. Өвдөлт бага авах байгалийн инстинкт ч юм уу тий. Оо яг зөв. Наадах ч юм. Одоо энэ нэр баргийн өмднийхтэй ингээ шаналал тий ингээ зоодох бас болоод байгаа байхгүй чинь тий. Тэгэхээр чинь байгалан бас нэг тийм байгаадах шиг. Юу гэдэг лээ. Зовлон нэгтэй хүмүүс нөхөрлөх явдал би гэдэг шиг. Яг энэ сэдвүүдээр амар яриа нийлдэг гинэ. Үнэ. Яг өнөөдрийн байдлаар лодко юунд хамгийн их талархаж байна? Ер нь амьдралдаа хэрэг талархдаг байна? За яг үннийг хэлбэл би ч одоо талархлын утгыг одоо бас 2-3 жил өмнөөс л мэдэж эхэлж байна. Хүмүүс ч талархах баярлаа гэдэг бид нар чинь зүгээр нэг юм
хэлээ сурцсан байдаг шүү дээ. Өө баярлаа гэх гоё нэгээд те энэ чинь гэр бүл өмжлөдөг шүү дээ. А тэгсэн чинь талархах гэдэг чинь чин сэтгэлээсээ те өө бурхан чи бас нэг зүгээр дотроо би чи бас гоё идэт юм байна да. Чин сэтгэлээсээ баярлчаа те дотроо энэ хүн байгаагүй л нэр надад ингэж нөлөөлөх байсан юм уу гэдэг жоохон нэг гүнзгий доторлогоо нэг өнгөдөг те тийм учир шалтгаантай болчтой юм бэлээ. Тэгээд талархахгүй шүү дээ. Тайлбарлах хүмүүс ч гэсэн айгүйх туслаад тэр хүмүүс ч гэсэн чин сэтгэлээсээ талархаж сураасай гэж хүсдэг. Нууц шул яг анх яаж тэр мэдрэмжийг авчихсан. Би бол тэр мэдрэмжийг маш сайн мэднэ. Ингээд цээж бүр халуун орох шиг бол маш аз жаргалтай мэдрэмж төрдөг. Би чинь Солонгост байжгаад тэгээд ажил хийгээд тийм таних хүн байхгүй. Яг байсан л та. Таних хүмүүс бол байна. Гэхдээ нэг санаа оноо нийлэн тэр хүнд итгэн гэдэг чинь бас өөр амар том асуудал байна. Төрөний ярьсан шиг. Тий. Тэгээд ер нь өөрөөхөө явж үзье. Яг өөрөөхөө дангаар явах бас л хэцүү юм байлаа л да. Хүний нутагт. Тий, хүний нутагт. Тэгээд өөрөөхөө амьтантай холбогдохгүй байх гэдэг чинь тэгэл асуудал. Би чинь тэгээд очоод нэг ажил төрөл хийгээд бүр би чинь Монгол тахта хар ажил хийж үзег юм чинь бүр тураад эцээд бүр 54 ил болж молоод бүр амар алт юм л юм чи. Тэгэл нэг хүн надад амар тусалсан л та. Тэгээд тэр хүнд би юу надаа зүгээр хүн талархна гэдэг чи яг энэ юм байна. Ингээл хүн одоо ингээд бодохоор ер нь ингээд хизээч мартагдахгүй цаашдаач мартагдахгүй зүйл юм шиг. Тэгээд тэр хүнд хизээлж одоо чадхаараа тусалж чадхад бэлэн одоо ч тийм те. Тэгэхээр энэ талархлаа яг үндсэн мөн чанар энд явт юм болоо да гэж харж байна. Тэгэл яг Монгол дээрэл одоо хаашаач гадагшааж явсан бэ те. Явах гэж байгаа хүний зовлон, очсон байгаа хүний зовлон мэдэрдэг те. Тэгээд одоо надад жижигхэн тус тийм өгсөн зүйл нь хэд дахин өрчигдөж бодогддог гэдэг ч юм уу те. Нэг юм хүн ер нь тийм билээ штэ. Нэрэл энэ хүн надад ингээгүйсэн бол өнөөдөр надтай уулзах байсан бол би чи яах гэсэн бэл өстой гоё. Үнэхээр гоё те талархаж байна те. Чам талархлаа. Одоо юу гэдэг те өнөөдөр шинэ өгсөн энэ гоё бэлэг цэцэг те. Энэ бүхэнд ч гэсэн ингэ талархаж байгаа байхгүй. Энэ л тодорхой хэмжээнд би тархи зэнгэлж энэ цэцэг бол одоо юу гэдэг те. Бас тодорхой хэмжээнд хайр амьдралын чи амьд зүйл шүү дээ те. Ингээл байгаль их дэлхийдээ талархаж байна те. Ийм гоё цэцэг ургуулдаг гэдэг ч юм уу те ингээл тэгжиж хүн ч өөрөө гоё стрессгүй бас байх хэрэгтэй юм л те. Талархна гэдэг чи өөрөө гоё зүйл хэлээ л те. Одоо тэгвэл тэр үйл явдлаас хойш ингээд яг өнөөдрийн хүртлийг тэр талархал гэдэг юм сайн мэдэрдэг болсон гэсэн үг те. Баярлаа гэж хэлэхээс илүүгээр ард нь наманда чимээгүй талархлаа гэж хэлчихдэг. Тэрийг өөрөө мэдрэх. Тий. Хэлждэг болсон байлаа. Хүндээ баярлаа гэж хэлжээ дотроо талархлаа гэж хэлдэг болсон байлаа. Энэ нэг юм санаа тийм юм тогтцсон байлаа нэрэ. Наа чи яасан гоё. Энэ дэхтэй чухал гэж би боддог шүү. Маш жижигхэн юм талархдаг болчтой юм билээ шүү. Харин тийм байна. Ер нь л талархал чинь том жижигтэй ч биш юм шиг. Том жижигтэй биш те. За тэгвэл яг түрүүнийхээ асуултыг жоохон гүнзгийрүүлээд асуухад яг өнөөдрийн байдлаар гэх юм уу те? Өнөөдрийнхээ амьдралд яг юмд нь хамгийн их талархаж байна. Одоо байгаа бүх юмд л талархаж байна да. Яг тэр гэсэн баг. Би ч уучин бол л те. Тэгээ залуучууд бүгд л тулсан байлгүй те. Гэртээ очихоор халуун хол бэлэн аав ээж те. Гээл гэр бүл бэлэн хувц цунар угаагааг байна гэж уурлаа л те. Үгүй бурхан одоо бол зүгээр л өөрөө хамт амьдарч байгаадаа талархах хэрэгтэй шүү дээ те. Тэгээд хоолндоо хүртэл талархах өдрүүд байх юм шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд элэг бүтэн амьдрах талархахгүй яа. Хүндтэй маш чухал мэдрэмж те. Үнийг үнэхээр аз жаргалтай юм амар тайван болгодог. Тийм байгаа бүхэндээ л талархандаа тэгээд гоё л билээ шүү дээ. Тэг байгаа утсандаа хүртэл талархаж байна. Баярлалаа шүү дээ гэл те. Энэгээр ч зөндөө бол ажиллаж байна шүү дээ. Энэ утсаар хоёулаа холбогдож энэ ярилцлага хийж шүү дээ. Тийм шүү дээ. Энэ утсан дээр эдит хийж рил мэл хийгээд. Тийм шүү дээ. Энэ амьдралын төлөв зүтгэж л шүү дээ. Энэ их гой сайхан мэдрэмж. Би бас сүүлийн нэг хэдэн жил яг энэ мэдрэмжийг авдаг болчихдог. Тэг бүр яалахгүй байна. Одоо яг хүмүүс сонсоод гайхал бах л та. Ажил дээр ингээд байж байгаа ажлаас буугаад өрөөндөө орж байгаа хгүй юу? Өрөөндөө ганцаараа.
Тэгээ 0-д ороод 0-д орчих. 0-д ороос маш гоё дулаахан, цэвэрхэн маш тав тухтай ингээ 0 өгдөж байгаа байхгүй. Тэр хүртэл маш гоё таларх. Би нэг найзтай ярьжсэн юм да. Тийм мэдрэмж төрдөг энэ бараг хийрхэл биш байгаа даа гэж хүртэл бодож байгаа юм чинь. Тэгтэл ялчгүй энэ яалт жоохгүй над тийм аз жаргал гэх юм уу тийм амар тайван мэдрэмж төрүүлээд учраас. Тэг хүмүүс арай энийг их сайн мэдрээсэй гэж хүстэй. Тэг яг чин сэтгэлээс нь талархдаг мэдрэмжийг зөв аваад сурчих юм бол бүр гоё юм байна. Тэгээд тэр чинь нэг юм цээж дотор юм халууд үүх шиг мэдрэмж төрдөг байхгүй. Тэр битэл лодка ингээд жоохон онцгой тохиолдсон шүү дээ. Яг хөө мэдээж тэрийг даван туулна. Тэрнээс сургамж авна те. Тэр онцгой тохиолдсон юмдаа хүртэл талархдаг. Ямар ч нэг намайг ингэ сайжруулсанд баярлалаа. Одоо үнэхээр талархаж. Хэрвээ энэ тохиолдог байсан бол цаашдаа бүр том алдах гэж мэддэггүй тийм мэддэггүй. Би ийм сургамж авахгүй гэдэг ч юм уу те. Зүг. Энэс тэгэхээр бас гоё. Бас нөгөө талаас нарах юм л айгүй зүв байна те. Тэгээд энэ би яг нөгөө тгий гэж тэгээд байгаа юм ширнэ л ингэ цаанаас л ингэ гоё тийм мэдрэмж төрөл байдаг болчиход байна лээ. Өөрөөр чинь хэлгэр насных юм уу ч гэсэн. Нас гэснээс би бол ингэж боддог шүү дээ. Бидний хувьд бол амьдралд өнгөж эхэлж байна. Тэ гэж боддог шүү дээ. Одоо л бүх юм гоё жигдрээд ингэ нэг айтайхан наад хоёлоо суугаад ядаж нэг заавал ууж идэхгүйгээр айтайхан тавыг сольдог хэмжээний болж байгаа гэсэн. Тий яг зөв тий. Одоо нэг 40 хүрсэнээр дөрөд орсон гат гэдэг чинь тий. Тийм байна. За тэгээд талархлын талаар их гоё хариулт авлаа. Лодко баярлалаа. За. За. Энэ bucket list гэдэг нөгөө ярилцлага маань нэр яг энэ нэртэй кино байдаг. Би одоо сүүлийн бүх дугаарууд дээр энийг тайлбарлаж байна. Ягаад тэгэхээр одоо нөгөө тавих гэж байгаа асуулт мөн тэр кинотой холбоотой байхгүй. Яг энэ нөгөө контент маань өөрөө яг тэр нөгөө киноноос хэдүүлсэн ч юм уу тийм нэр шил биш. Тэгээ яг сүүлд нь киног нь үзсэн чинь маш гоё хоёр асуулт гарсан тэр кинон дээр. За тэгээ эхнийх нь найзаас асууя. За. Өнөөдрийг хүртэл миний найз ер нь хэр аз жаргалтай амьдрав? Ер нь гоё аз жаргалтай. Би ч ер нь бол яг нэг аз жаргалын индекс дээр бол нэг тийм өөрийгөө муу гэж боддгоо шүү дээ. 8 аз. Тий, ер нь л өндөртэй аз жаргалтай амьдарч. Тэг цаашдаач аз жаргалтай амьдрах. Би ер нь нэг хувь хүн маань өөрөө тийм шүү. Жижиг юмнаас нэг юм баяр баясгал хайгаал те. За яаж л гоё байна. Ийм байл гоё байна. Эндээс ч гоё байна гэдэг. Ардглаар ер нь л аз жаргалтай амьдардаг. Тэгээ тэрнээс гоё талархлаа мэдэрч. Тий, талархаад мэдэрчин те. Тэр гоё байдаг. За аз жаргалтай үндэ. Гоё шүү дээ. Нацтай гоё. Нэгтгэх чухлаа тий. Тий, чухал. Хаяал эм ордог би ч юм бас. Тий, чи эм орно шүү дээ хүн юм чинь. Тий. Тэгэл ер нь аз жаргал нэг шүү. Дандаа л ер нь аз жаргалтай дандаа хайртай хүмүүстэй байгаа юм чи тийм үстэй. Одоо яасан ч гэж зовх юм. Тийм үстэй тий. Тэгэхээр сайхан аз жаргалтай сайхан амьдарч шүү дээ. Яасан гоё. Энэ бас тэгтээ бас хүний харах өнцөг шүү тий. Харах өнцөг нэг хүний хандлага гэх юм уу? Тий. Энэ чухал. За дараач асуулт. За. Яг энэтэй холбоотой. Өнөөдрийг хүртэл хэр олон хүнийг аз жаргалтай амьдруулсан гэж боддог өөрийгөө? Надтай дэгмс аз жаргалтай л гэдэг шүү дээ. Тий. Одоо би ер нь бол нэг хүн нэг зовоод төрлөг юм биш байгаа. Ер нь ингээд одоо за минийс ч гэсэн нэг чи тэрний одоо юу гэдэг нь их сургуулийн үед тэр чи багцаагаар харж ирсэн байхаа тий. Одоо хоёлаж бас нөхөрлө олон жил болсон байна. Тий. Ер нь их болж үл хүн нэг зовоод идэх ш. Тэгэхээр надтай дэгмс нэг аз жаргалтай байдаг хаа. Хэрвээ санаа оноо нийлэхгүй байвал тэр хүнтэй нэг заавал зуралдаал зовлон жаргалын үзэх гэдэг шаардлагагүй халдаа явчихдаг тий. Асуудал үүсгэж байх шаардлагагүй. Тий, халдаа явчихдаг болохоор аль болох хүнийг инээлгэж ижил бич өөрөө тэндээс аз жаргал мэдэрдэг болохоор. Тий. Гой хүнийг хайрлаж инээлгэх дуртай. Бүр болохгүй л ангаа яриад бүр болохгүй сугана гэж игдээ ч юм уу. Инээлгээд хүчээр чам механик аргаал ч юм уу тий. Тий, тэгэхээр аз жаргалтай байдаг хаа. Тэгжиж. За лодцоо хаваалцаа. Харин лодког аз жаргал ярьсан чинь шүлсэндээ цацж байна. Бас дулам сайхан юм зохиолхонтой. За нэрээ инех гэснээс цаг гайг үздэг байна. Гайг үздэг. Хангалттай байгаа шүү. Оо, хангалттай. Дахиад 30 минут байгаа юм байна. За инех гэснээс хамгийн сүлд хизээ бүр ингэ нулимсаа гараад камераа тасарч өмдөндөө тусаатлаа инээсэн бэ.
Тэгж яг за хэзээ хэлээсээ л нодлоо урчсан бэлээ нэг ойрд ингэж инээсэнгүйтэй гэдэг нэг машин дотор сайд хөдөө тоглолтоор явж байгаа юм. Хинтээ тэгж инээлээ гэж сандгүй. Гэхдээ яг нэг тэгж инээсэн шүү. Тэрний өмнө баг хизээ тэгж инээсэн бас сандгүй. Тэгээ богоонд нэг тэгж нэг инээжсэн. Сайн нодлон мөлөө орчин юм бэлээ нэг. Яг тэгж нэг инээсэн юм. Тэр би яг нөгөө нэг сүүлд бас нэг жил хагас 2 жил шахуугийн өмнө урд ажил дээр явж байхдаа нэг тэгж инээс бүр ингэ шатаар явж чадахгүй шатаа төрцөх өвдөө төвчдөх зогсоод ингэ нэг манай ахлах ажилтныхаа талаар яриад нэг одоо бодсон чи энэ дээр зүгээр чамд тэгж илгэдэл тийм минутын мэдрэмж орж ирж байна амар гоё те. Тэгээд яг сүүлд ингэ бодгцсон чинь яг инээсэн гэхээс илүү нэг юм жаахан стресс. Яг тэр нэг ярианы сэдвийг ойлгохгүй шигсэн тэр энерги орж ирж. Гэхдээ би тэрэн дээр нэрээ баг хэвээр үнэхээр өмдөндөө тусаатлаа инээс юм аа. Шатаар гарч чадахгүй болтлоо бүр ингэ тамиртаад. Тэгээд тэгж нэг инээжсэн. Тэг яг хүний тийм одоо бид чинь нас үеийн төрхөрийг ялангуяа ингэ амьдрал ахуйтай болоод нэг тэгж инех цаг хугацаа биш яг тийм инех нь айгу багасчтай байна. Зүгээр яг нэг юм ойр зүрийн инех минийх бол байх ч тийм бүр яг чийсэн. Тэгж инех чи байхгүй болчтой биш тий. Заасахгүй. Гой. Тийм ээ. Тэгээ яг би гойжал бүр тий. Тэгээ бүр илүү хөндөр бол сүүлдээ бүр ингэж нулимс гараад бүр ямар шүлэгтэй ингээгээ за одоо болио болиг. Тийм. Сандал дээрээс авч унаад. Тэгээ тэр их чухал юм байна. Ер нь яг ингэж инех тийм шалтгаан байвал ч юм уу тэрийг ерөөсөө огт алдарч болохгүй юм байна гэж их сүүлийн үед бодогдсон байхгүй. Тэгээ зочдоос асуу гэж бас яг ихний асуулт чийл болж таарч ил та. За гоё нийтдээ яг наадах чи гоё асуултын дараа дараагийнх бараг асуухад бараг энэ ус байнгын асуулт бол төрөх бах тий. Тий байнгын асуулт болгомоор юм байна. Тий болгомоор юм байна. Яг одоо тэмдэглээд авч. Надад тэр яг тийм яг чамайг ирсэн чи тэр мэдрэмжээс ингээд яг орч ирээд өөр их инээд шахах тий. Тэгэхээр тэр яг амар хүчтэй асуулт шүү дээ. Хан тийм байна. Тийм байна. Гоё санагдчих. За манай таяр. Манай үзэж байгаа хүмүүс ч гэсэн өөртөөсөө асуугаад үзээсэй те. Яг хизээ хамгийн сүүл бүр ингээд их хүрч утлаа. Инээсэн бэ. Бүр чин сэтгэлээсээ. Тийм шүү дээ. Амьсгаа дуусчаад байдаг. Амьсгаа авмаар инээлгээд ингээд илүү хөндөр болцсон. Нулимс гараад байдаг. Тийм. Гоё шүү. Гоё мэдрэмж. Өө, гоё шүү. Сая бас хайлтхан тэр мэдрэмж авлаа шүү. Гоё байна. Юуны гэр бүлтэй болох талаар иймэрхүү бодолтой гоо. Ер нь хүүхдтэй мэдээж болоо гэж маш хүсэж байгаа нь ойлгомжтой. Тэгээд ер нь хичнээн хүүхдтэй болоо гэж боддог. Хүүхдийн талаар ямар хөө бодолтой явдаг. Түрүүн бол хэлж байгаа шиг маш том хариуцлага гэдэг. Хэд хүүхдтэй болоо гэж бодож байна. Ягнаас нь одоогоор бол яг зөвхөн 2 хүүхдтэй байвал бас зүгээр гэж бодож байна. Нэг бол одоо бас хэтэрхий ганцаардчих жоох л те. Тэштэй. Одоо манайхан ч өөрсдөө нэг манай гэр бүлийнхэн ч ер нь л дандаа олон тандаар яригддаг хүүхдтэй. Манайх гэх юм бол жишээ нь 4 хүү тэ нэг шимдэн тэ. За тэгээд одоо манай том ах их байна, дунд ах байна, төрсөн дүү маань. Ингээд ерөөхдөө дандаа 3-аас дээш тэ байна. Тэгэхээр нэрхэд бол нэг 2 3 мөр зүг дэжгүүл санагддээ шүү дээ. Тийм. Яг хань тий. Багтаар шүү дээ. Тийм. Ер нь бол тий. Найс нь бол яг одоогийн байдлаар л яг зөв 2 гэж бодож чинь тий. Амьдрал цаашдаа хэрхэх юм байгаа тий. Тийм зөвхөн тэгээд дарахад яг тэгээ хүн дэлгүүддгүү гэдэг тий. Дотоод олчихгүй л тэгээд тий. Тийм шүү дээ. Ер нь л нөгөө илүүдэхгүй гэдэг. Тэгээд хамгийн бол нөгөө тэр зөв хүмүүжүүлэх яаж өсөхөөс тийм бас хариуцлагын чинь маш том хариуцлага явж байгаа болохоор чинь тий байгаа бас хоёроо сайн хүмүүжүүлж чадах уу тий тэгээ нэ боловсрал гэдэг зүйл зүгээр айгуулаа гэж байна шүү дээ тий аюулгүй байдал гэр бүлийн хүмүүжил ер нь л яг ийм одоо бид нар гэр бүлийн хүмүүжил дээр айгуу тийм нийгэмд аяараа анхаарах хэрэгтэй болсон юм шиг тий ер нь тэгж эр хүн ер нь чиний бодлоор ямар байх хэрэгтэй гэж боддог вэ? Эр хүн гэж
нэг юм тодорхой хэмжээний хэдийн тодорхойлт хэлээч гэвэл яг Наач энэ гоё асуулт шүү дээ. хүмүүс чинь асуулт байсан юм уу? Зөв яхаа. Одоо нэг юм хүмүүс тэгдэг шүү дээ. Ихэвчлэн эр хүн гэр нэг гүндөөгөө үг цөөтөө möтэй. Тэ би тэрний эсрэг үдэ шүү дээ. Тэ. Гэхдээ яг тэгэхээр нэг хэрэлдээдэг гэж амшилтай. Хүн л юм чинь бас ярилцмаар шүү дээ. Хэлмээр шүү дээ. За одоо чи эн чинь ингээд байна, эн чинь ингэхгүй байна тэ. Гол нь хэлсэндээ хүртгэл байвал гоё юм болоо. Яг наатач. Тэ. Яг надад бодогдчихсон зүйл. Тэ дүнэс нэг амар тэ. Задлалтай барьдаг ч Том юм бакмактэй тий сахал үсэндээ баригдсан ч юм уу тий тэрэндээ биш үүдэг баг. Зүгээр л гоё. Хэлсэндээ байдаг ах нар гоё харагддаг шүү дээ тий. Бид нар ч нэг одоо за ааваараа мэдх юм байна. За ах нараар дүгнэх юм бол гоё зүгээр л хэлсэндээ өрчдөг тий хөдөлгөөнтэй ах нар. Тийм хүмүүс ч аягүй гоё. Зүгээр эргэж санагддаг юм да. Тэгээд баргийн зүйлийг хамлаад авахгүй амлчвал тэрэндээ хөрхөндөлт гүйцэтгэл болоо шүү дээ тий. Би чамд 100% санал байна. Яг миний бодож явдаг зүйл. Гэтэ бас хаяа чадахгүй зүйл ганцдаг гарангууд тэрнээс яг мэдээж биднээс шалтгааллахгүй юм гарна шүү дээ. Тэнгүүд тэрэндээ өөрийгөө амар их ингэж буруутгаж гэх юм уу тэрэндээ их стресстэй. Тий. Тэгэхээр харин бид нар нэг болох гэж байгаа зүйлээ их зүйлийг нэг ярихгүй амлахгүй л явах хэрэгтэй юм шиг л тий. Өөр болсон үгээр биш үйлдэлээрээ гэдэг шиг. Тий. За уг нь ингэж бодчихс нэг юм болчлоо. Гэвэл илүү гоё тий. Нөгөө нэг хүндээ амар том хүлээлт үүсгэждэг. Ямар ч хүнд байсан тий. Тэнгод тэрэндээ хөрж чадахгүй болохоор өөрсдөө шаналаад нөгөө хүн нь бас заацдаг гэдэг тий. Нэг юм сэтгэл дундор үлдэх гэдэг ч юм тийм байгаад байгаа тий. Итгэл алдах. Тий. Тэгчлээд чинь да. Тэгэхээр гоё хэлсэндээ өрдөг юм л ирэх юм болов та. Эр юм байж битээ үл. Эр хүн уйлдгүй юм гэж өгөөд штэ. За энэ талаар ямар бодлоо? 100% эсрэг штэ. Эр хүн сайхан уйлах хэрэгтэй. Одоо нэг нийгмээр юм болчлоо. Эмэгтэйнд хатуу гэлж чинь эрчүүд л дандаа буруу тий. Биений эсрэг бол байдаг шүү дээ. Ягаад гэвэл одоо 10 жилийн хүүхдүүдийг ярихаас шууд эрэгтэй хүүхдийг шууд толгоор цогч шүү дээ. Сургууль дээр тийм аа. Тэгэн готлаа тэр эмэгтэй хүүхдийн ээж автаа ч юм уу эмэгтэй хүүхдэд хариуцлага тооцохгүй. Эрэгтэй хүүхд очиод нэг зогчих юм бол хөчрөглөж болчихдог. Тэ? Санаанд гүгээр хурцдаг ч юм эсвэл энэ эмэгтэн зоддог. Ирчүүд ийм штэ та нар гэл тэ. Эр юм бэж иж яагаад байгаа юм гэл тэ. Эрийн хүн гэхэр зүрхгүй юм уу тэ. Тийм биш байх гэж боддоо ш. Зүгээр энэ нэг юм гэр бүлийн хүмүүжил нэгдүгээрт хоёрдугаар тийм одооны хүүхдүүд бүр баасан хууль эрх зүйн талаар мэдлэг мэдээлэлтэй өсөх хэрэгтэй баг. Тэгжиж энэ нэг гендер ялгаа гэдэг юм арилгах баг. Тэгэхгүй бол тэ эр хүн байж гисээр эрэгтэй нэг бүр багаас нэг зүрхийн нэг бүр хаагдмал болгоод ингээ авчичдээ болоо би бас тэ татгш болгочдсон болоо гэж ховдоо зүгээр боддог. Тэгээ нэг тесэрхээр тэр хүмүүс чинь том болохоор муухай тесэрдэг тэ. Эсвэл өөрөөгөө тий боронктой болцсон байдаг ч юм уу. Зөвхөн тиймэрхүү юмнууд ажиглагддаг. Тэгэхээр аль болох охинооч сайн хүмүүжүүл, хүүгээж сайн хүмүүжүүл. Эрэгтэй хүн бол жоохон хатуучилтай байх нь бол зүгээр тий. Тий хатуучилтай байх хэрэгтэй. Мэдээж энэ чинь байгалийн хууль эрэгтэй эмэгтэй хүнд гэдэг нь ялгаа шүү дээ. Тийм болохоор эрэгтэй өөртөө илүү хариуцлага авдаг байх нь зөв. Гэхдээ эр хүн нэг эрэгтэй хүүхдийг тэгээ багаас нь чичлээд өсгөх юм яхаа л гэж бодож. Гоё айл нь хүмүүжлэлтэй боловсралтай л байл. Сүүлийн үеэр нь хэвлэл мэдээлэл хэрэгслэр ч гэсэн нэлээд хэрэгж байгаа сэдв шүү дээ. Хүүхдүүд нь ингээл очиод хөгүүдийн толгой төрөгүүд зодчлээдэг цогцол. Тэр нь тоглоом гэдэг. Гэтэл сүүлийн үед энэ бас нэлээд эсрэг байх шиг байна. Би бас тэрэндээ санал нэг байгаа. Тий. Одоо ч гэсэн тэгэл маш энгийн зүйл шүү дээ. Facebook-ээр эмэгтэйчүүдэнд өөрсдөө өмөрсөн. Эрэгтэй хүнийг өмөрсөн ганц пост явангууд нь та нар одоо юу эмэгтэй хүнтэй ганц юм болаацалтаад байгаа юм гэл дандаа өмөрж орж ирдэг. Тэгээ эр хүнийг эрэгтэй хүнийг өмгөлж байгаа эмэгтэй хүн маш цөөх харагддаг шүү дээ. Эмэгтэй хүнийг ярингууд угаас бид нар угаасаа тийм ч юм гэдэг нэг юм ер нь л нэг юм цаанаасаа нэг юм эмэгтэй тал нь дандаа юм илүү хүчтэй байх зүйл анзаарэгдэв. Зөв юм дээр ч тэр буруу юм дээр ч тэр эрэгтэй хүн ерөөхдөө нийгмээс ер нь үхийдээ жоохон түлхэгдээд байгаа юм шиг гэж анзаарэгдэв идэг шүү ер нь тэ хамгийн наадсахын жишээ нэхэдээ эрчүүд өөрсдөө эмэгтэйчүүдээ сайн авч явж чадахгүй бол гадаад хүнтэй суухан зөв штэ гэдэг ч юм уу тэ тэр хүнийг хэм амьдруулад байгаа юм тэ гэдэг ч юм уу тэ харцангуй ойлголт. Тэ харцангуй ойлголт байхгүй юм чи тэ тийм болохоор
ядаж хүнтэй сухт хүртэл ирэх хүнийг муулмааргүй байна тий. Сумаар л гадаад хүнтэй сумаар л зүгээр л дугуйл суун зү тий. Тэр чи хувийн эргчлээ зү тий. Заавал Монголд ирээгээ муулчиж тэгж яах бас дэмийх гэж зүгээр миний хувьд л зүгээр тэгж боддог шүү дээ. Одоо тэгээд яг сая тэр эрэгтэй хүүхд эрэгтэй эмэгтэйчүүд ингээд ярингууд яг л доор комментээр орж шүү дээ. Хоёр эрэгтэй хүн сууж бити шалчцгаагаад гэж загнах байх л гэж бодож шүү дээ. Да бас магадгүй тийм байгаа. Угаас наадах чинь шалчих зантай юм байна штэ гэдэг ч юм уу те. Харваас барваас тэгээд тийм байгаа л бах те. За тэр тэгээд яах те тэгт сайн юм уу. Нэрээ янз янзын сөрөг коммент гэснээс мэдээж ингээд уран бүтээлээ ч юм уу ингээд олон нийтэд түгээхэд сөрөг ер нь комментууд сэтгэлүүд энэ төр ер нь хэр ирж байна. Ер нь гайгүй юу? Ер нь бусад хүмүүсийн хувьд бол минийх гайгүй л их одоо юу гэдэг нь нэг хин нэгний үзэл бодолтой зөрчлийн дуу хийдэг болохоор ерөнхийдөө гайгүй. Ер нь гайгүй. Тийм зөөлөн чанарын дуунууд болохоор яахан зүй мэдээж ганц нэг мэдээж хатарх хүмүүс зөндөөл байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүсийн тий. Атаа хардаг ч юм уу аргаа хардаг ч юм уу. Тийм нэг тиймэрхүү комментэд байна. Тэр ер нь хэр хүлээж авд? Гайгүй би нэг тоодгүй. Тийм нэг тэр олон гоё коммент дундаас чинь ганц монц яахт байж л идэг шүү дээ. Тэр олон гоё дээр нь анхаарлаа хандуулах юм уу? Ганц муухай дээр нь анхаарлаа хандуулах юм уу гэдэг бол чиний сонголт. Тийм тэр ганц нэг юмуд л нэг тоохгүй л дээ. YouTube дээр контентуудад тавиад байгаа. Тэгсэн намайг тэнэг хөтлөгч гэсэн мэл шүү дээ. Би бол тэрийг хүлэн зөвшөөрч байгаа. Яа дээ гоё үнэн лимчиг. Тэг үнэн лимчиг нөр хүлэн зөвшөөрсөн те. Тэг хүлэн зөвшөөрсөн. Тэр бол үнэн лимчиг гэдэг. За ерөнхийдөө ярилцлага маань өндөрлөх тийшээ хандж байна. За. Найз минь. Bucket list гэдэг бол хүн амьдралдаа хийж үзэх зүйлсийн жагсаалт байдаг буюу хүслийн жагсаалт тийм ээ. Одоо энэ яваа насанда. Яг яг нэг утгачлж орчуулах юм бол үхээсээ өмнө гэж байгаа юм л да. Заавал тэр утгаар нэрэд яг ер нь энэ яваа насанд хийж үзмээр зүйлсийн жагсаалт гэж байгаа. За лодкогийн хувьд bucket list-ийнхаа хамгийн 1 2 3-т байгаа 3-ыг хуваалцаач бидэнтэй. За бодоод би ч одоо за мэдээж ихний чинь болол юу л да бүр багаас мөрөддөг гэсэн. Тайсан дээр те. Яг ч мэдгүй цав цагаан хувцастай л төсөөлөгдөд итээ. Амар том тайзтэй гэдэг ингээд гадаад энэ хөл бөмбөгийн систем шиг мангар том бөөрөнхийн ингээд систем байдаг шүү дээ. Хүмүүс хөмрөөд орж гэж байгаа юм шиг те. Тийм олон хүмүүстэй ингээл юм тоглолтоо хийж байгаа юм шиг. Тоглолтоо хиймээр те. Тийм хүсэл зүгээр мөрөөдөл бэдэн тэр та бүр амар тийм далаа давлгаа шиг биш юм гэд нэг тиймэрхүү мэдрэмж тоглолтоо сэхвэлгтэй. Монголд гоё аренанууд олон болж шүү дээ. Тийм гэдэг ч юм уу тийм гоё хүсэл мөрөөдөл. За нэг бай. Нэгт. Тэгээ хоёрт бол яхаа аавш тэгээ ер нь бол байнга тий дэлхийг тойроод аялна гэж боддог байсан. Тий. Хүссэн газраараа тэгээд цаг хугацааш тэгээ айгу хурдан өнгөрт юм байна. Тэгээд насан саяхан аавыгаа алдсан. Тэгээд тэр хүслийн нэг хэсэг нь тохондоо биелэх боломжтой болсон байна гэдэг ч юм тий. За тэгээд мэдээж гурав дахь нь бол тэгэл би ч нэг юу ятгах юм. Ер нь жоох өндрөөс тийм айдаг юу. Тэгээд нэг зөөр зориглоод нэг шөхөр мөхрээр нэг өсөрж үзэхсэн гэж зүгээр бодтой. Тэ. Хүсэл мөрөөдлөд л зөндөө штэ. Зүгээр нэг боломжгүй тий онцлох тий. Энэ л гэхдээ баг боломжгүй зүйл байхгүй тий. Яа чиний хувьд боломжгүй гэж үү? Тий. Би ч нэг юм за ингээ онгоцоор нисэх бол гайгүй заа. Нисчдэг өөр арай өөр гэдэг байхгүй. Өндөр дээр гарах одоо тэр өндөр гүүр гэдэг юм уу тий. Алсыг харагч марагчин дээр гарах. Би ч бүр савлаа штэ бас л. Тийм үү? Тий. Би хаамаа чин тэгэл одоо булчин шүрмэс чинь сулраал явчих штэ. Тэ чи боддоо онгоцон дээрс пүнк өсрээд шөхөр татна гэдэг сэлтэ тэгсэн чинь нөгөөдг нь би суларсан байвал яа гэхгүй. За нэг тиймэрхүү л наа чин хийж үзэх. Тэг хийж үзэх. Одоо 3 дахь чигсалтанд тэр аваалаа. Чиний 3 дахь чигсалтанд байгаа хүслийг миний дахьд байдаг байхгүй. Нөгөө нэг sky diving гэдэг нөгөө нэг онгоцоор байж байгаа нэг тэр чинь мэдээж нэг гайдтай өсөж байгаа шүү дээ. Тэрийг гэхдээ
Зүгээр би хувийнхаа зүгээс ч юм хэлэхэд чи үнэхээр айж байгаа бол тэрийг заавал хийж үзэх хэрэгтэй байна. Харин тийм тэгж айцыг нэг даваад л. Тийм тэгвэл чи тэр газар буусаа ямар гоё мэдрэмж авах вэ? Харин тийм. Бас бодож. Би ч нэг галзуулах нэг үгүйс хөтлөө суухгүй гэдэгсэн. Тэгэл 3 удаа суудсан. Тэгээ тэр нэг айцаа давах ч амар гоё мэдрэмж байдаг шүү дээ. Адреналин те. Тэгэхээр нэг өдөр за өөрөө татахгүй маа гэх те. Хамт өсөрдөг юм байдаг шүү дээ. Би зүгээр урдна гэж байж те. Тэгэж бүгжсэн. Барыг хоёулаа хамт төлөвлөж байгаад явж тийм хийж үзэхэр юм байна даа. Бас тийм байна те. Тий, сонирхол юм байна. Тэр нөө банжо жамп гэдэг асар өндөр нэм гүүр юм уу байгууламж нэрээс нөгөө хөлнөөсөө юм уу жаад өсөрдөг. Яа тэрээс амар тэр бол бүр бүтэхгүй. Тийм ээ. За тэгвэл замдаа ухаалтч. Тэгвэл онгоцноос өсөрсөн дээр хоёлаа. Ер нь гэхдээ аль нь ч хэцүү юм байна да. Тэгтээ зөвхөн миний бодлоор болж нэг юм нэхлээд нэг гоё уулын шүхэр мөхөр ч юм уу те. Тэгэж баг багаар тасах бол яа тэгээс те. Замдаа л ухаалт ш. Яг тэгэл алдах хэвээр бол алдахаас яхав. Тэгээ нэг сэрсэн чиндээ бууцсан те. Тий. За ингээд ярилцлага маань ерөөхдөө өндөрлж байна. Нээс нь ярилцлага болгоныхоо төгсгөлийг зочиндоо ямар нэгэн одоо асуултгүйгээр тайлбаргүйгээр үлдээт. За. За тэгээд ийм сайхан гоё нэвтрүүлэгтээ хөрөлцсөн ч одоо урьж оролцуулсан найздаа маш их баярлалаа. Тэгээд цаашдаа орох дугаарынхны дандаа тийм мундаг тэ зоригтой, зорьсон зоригтой хүрсэн хүмүүс гоё оролцож байгаа гэж сайхан өрөөж байна. Тэгээд залуустай хандаж хэлэхдээ ер нь бол одоо зөр өдийг хүртлээ зөр би одоо явсных хүн одоо шүмжилж байгаа хүн айгүй муу харагддаг тий. Өөрөө илүү сайн хийсэн ч үж болно. Эсвэл жоохон дутууч явж үж болно. Гол нь зөр зорьсон зоригтой амар тийм хүчтэй яваарай. Тэгээд хүн бити шүмжилж байгаарай. Шүмжлэхээр бол яг зөв бодит зүйлийн те шүмжлэх хэмжээнд очсон гэж өөрийгөө мэдрэх юм бол тэрийг шүмжлэхдээ маш зөв үгээр илэрхийлж сураарай гэд яг энэ залуу үеийнхэндээ гоё хамтаа хэлмээр санагдаж байна. За тэгээд бүгдд нь баярлалаа. Миний дууран бүтээлэг одоо хүртэл дэмжиж сонсдог та бүхэндээ хайртай шүү. Баярлалаа гэж хэлье да. Манай одоо хамт олныг үзэгчтэй маань хөндлөн зорин эрсд маш их баярлалаа. Тэгээд уран бүтээлийн өндөр хамжиг хүсье. Тэгээ хойштой байнга холбоотой байж дэм-дэм байцгаая. За баярлалаа. Баярлалаа. Талархлаа. За. Чи надад хэрэгтэй зүрхний минь гэгээтэй хорон бүртээр хэд минь нүргэж гэрэлтэй. Чи надад хэрэгтэй амьдрал үнэн дээр харин мөрийг хамтдаа зорж үлдээ. Өглөөний нарнаас илүү гэрэлтэй өхөрдөн минь чи надад хэрэгтэй. Шөнийн тэнгэрт оддыг ширтгэхэд хамтдаа мөрөөдөх сэтгэл чинь хэрэгтэй.